Манай сургууль нь оюутнуудад зориулсан маш олон боломжийг олгодог ба элсэн суралцж байгаа оюутнуудад олон хөтөлбөрөөс өөрийн хүсэлтийг нийцүүлэн сонгох боломжийг олгодогоор даваа талтай санагдчихсан. Маш чадварлаг багш ажилчид сургалтын 5 дахьтай орчинд тэгээд бид бүхнийг мэргэжлийн өндөр ёс зүйтэй боловсон хүчин болгож бэлтгэдэг гэж эргэн тойрны маань ах эгч нар зөвлөж исэн. Тэгээд анх санхүү эдийн засгийн их сургуулийг сонгож исэн. Санхүү эдийн засгийн их сургууль нь оюутнуудаа өндөр түвшний мэдлэг чадварыг системтэйгээр олгодог сургууль юм а. Тийм ч учраас ажил эрхлэлийн түвшин 90% байдаг нь миний санхүү эдийн засгийн их сургуулийг сонгох шалтгаан юм а. Санхүү эдийн засгийн их сургуулийн төгсөгчд нь Монгол улсын болоод олон улсын томоохон группэд шилдэг мэргэжилтэн болохоос гадна тухайн байгууллагыг чиглүүлж манлайлагдаг шилдэг ажилтан болдог болохоор би санхүү эдийн засгийн их сургуулийг сонгосон. За ерөнхийдөө бол ерөнхий боловсролын сургуульд суралцдаг байхдаа тоо мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх маш их дуртай хөвгтэйсэн. За тэгээд дараа нь энэхүү мэдлэгээ яаж сайн улам хөгжүүлэх вэ гэж тэгээд анхан эхлэн бат бүртгэлийн мэргэжлийг сонгож исэн. Тэгээд үүнийхээ үр дүнд асуудлыг шийдвэр гаргалтанд үн цэнтэй мэдээллийг бий болгож сурсан. Манай сургууль нь эхлэн бат бүртгэлийн мэргэжилтэй салшгүй холбоотой учраас дээрээс нь олон жилийн түүх дуршлагатай уган сурвалжлагыг бий сонгож авчихсан. Өндөр үн цэнтэй мэдээллийг бий болгохын тулд бидэнд онол дээр үзсэн мэдлэгээ практик дээр ашиглаж баталгаажуулах хэрэгтэй. Тэгээд манай Эхлэнбат бүртгэлийн үндсэн буюу өдрийн хөтөлбөр маань яаж исэн бэ гэхээр бизнесийн тэгээд мэргэжлийн дадлага мөн кейс сургалт хөгжлийн семинар гэх маш олон үйл ажиллагаануудыг боломжуудыг оюутнуудад бий болгодог байсан. За энийг анх хүрээлэн буй орчны хүмүүстэй мэдээллийг аваад тэгээд үндсэн хөтөлбөрт орж исэн. Оюутнууд нь Эхлэнбат бүртгэлийн үндсэн хөтөлбөрт суралцсанараа мэргэжлийн олон уралдаан тэмцээнд оролцох боломжтой байдаг. Жишээ дурдвал татрын чиглэлээр, Эхлэнбат бүртгэлийн чиглэлээр, өртгийн чиглэлээр тэгээ мөн бусад уралдаан тэмцээнд оролцох боломжтой байдаг. За манай сургууль нь оюутнуудаа маш олон тэтгэлэг төлбөрүүдийг зарлж хэрэгжүүлдэг байгаа. Үүний нэг нь ректорын нэрэмж тэтгэлэг буюу оюутан 2 семестр дараалсан 3.4-өөс дээш голчтой сурсан бол 25, 50, 100% тэтгэлгийг олгодог байгаа. Үүнээс гадна зөвхөн манай сургуультай гэрээтэй хамтран ажилладаг байгууллагууд нь зөвхөн манай сургуулийн оюутнууд зориулсан тэтгэлэг төлбөрүүдийг бас зарладаг байгаа. Санхүү эдийн засгийн их сургууль болохоор оюутнуудаа маш олон боломжуудыг олгодог. Энэ дундаа болохоор өөрсдийнх нь ур чадвар, хобби, сонирхлыг хөгжүүлэх үйл ажиллагаа болон клубүүд байгаа. Энэ дунд болохоор спорт, урлаг, мэтгэлзэн, уран зураг гэх мэтийн клубүүд байдаг. Уран ихтгэл парламентын мэтгэлзээний клуб хичээлж байсан. За тэгээд жил болгон сургуулиас мань болохоор эрдэм шинжилгээний хурал багш нар маань бид нарыг зөвлөж чиглүүлээд оролцуулдаг байсан. За тэгээд энэ маань болохоор иргэд ажлын байран дээр гараад бидний амжилт, бүтээл, ямар эрдэм шинжилгээний бүтээлийг бий болгож байсан бэ гэдэгт маш их хэрэг болж исэн. Тэгэхээр энэ хамгийн том боломжийг надад үүсгэж исэн гэж боддог.